байгаа зүйл чинь яг л энэ л дээ. Одоо яг түрүү хэлж дуусаагүй байтал ингээд ариун заяг шиг асуулт суугаад ороод ирчих واخхой. Засгийн газраас үнэлсэн үнэлгээнийх нь байдал нь болохоор энэ механик үнэлгээ хийсэн. Хэдэн дид хороод байгуулагдав. Эдэргээд ийм байдлаар хийсэн. Гэтэл их хурлын таман газраас хийсэн үнэлгээ нь бол үр дүнгийн үнэлгээ хийсэн байгаа байхгүй. Яг одоо ингээд үйл ажиллагааны жигдэрс нөө гомдол маргаан ингэж яасан байна. Хуулиа хэрэгжүүлсэн байдал гэдэг ингээд. Тэгээ энэ хоёр ингээд зөрхөөрөө хувь нь мэдээж өөр гарч байгаа шүү дээ. Хувь нь мэдээж одоо би бол жишээлбэл энэ их хурлын таман газрын хэлжлэгээний газрын хийсэн үнэлгээг зөв үнэлгээ байна гэж харж байна. 70% таа гэдэг үнэлгээг. Гэтэл яагаад хэрэг ирлэх нь өнөөдөр энэхтээ 98% таг гаргаад байна. Яаж ч утсан 98% таа хэрэгжилтэнд харагдахгүй байхгүй. Тэгэхээр энийг хууль эрх зүйн орчиндөө байдаг юм уу? Ямар төвшөндөө байдгийг өнөөр дараа зэгцлэх зайлшгүй шаардлага байгаа. Нэг хоёр тийм саяны ариун зай гишүүний яриад байгаа зүйл үнэн л да. Одоо бид нар энэ цахим орчны ёс суртахууны асуудал бол үнэхээр зөвхөн цахим орчны хойш чинь бүр яг нийгмийн хэмжээний асуудал болж байгаа шүү дээ. Одоо энэ дээр бид нар арга хэмжээ авч чадахгүй бол цаашдаа бид нар эндээ дийлдэд унаа шүү. Хаасаагүй. Нэг хоёрт энэ бас хэрэгжээгөө дараагийн залт нийгмийн ёс суртахууны төвшин шиг хандлагын талаар мэрэгжлийн байгууллага эрдэмтдээр суурь судалгаа хийлгэж түүний үр дүн санал зөвлөмжийг төрийн бодлого боловсруулах тусах гэдэг. Одоо жишээлбэл энэ дэр манай иргэдэл гишүүн бол шинжилгээ ухааны актын ерөнхийлөгч байсан нэг юм хэлэх байх. Энэ бол хийчих болох ажил шүү дээ. Маш өргөн төвшөнд ямар ч төвшөнд хийгээд бид нар судалгааг нь гаргаж ирээд энэ дээр багдгүй энэ хоёрын чинь байран залгагдсан байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар 1-8 хийж судалгаагаа хийчихэд дараа нь за энэ дээр бид нар ийм эрх зүйн орчныг сайжруулах, ийм хуулийн төслүүдийг боловсруулах, сайжруулах зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдэг ийм төлөвлөгөө гаргаад ажиллах хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ саяны ихний цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх гэдэг энэ хэрэгжээгүй заалт Баатаргүй сайдын яам чи юу лээ? Цахим яам тий? Цахим хөгжлөө. Энд яам ямар ч мэдлэг байхгүй шүү дээ энэ яам. Ямар ч ёс зүйн мэдэхгүй шүү дээ эднэр. Тэгээ хууль санаачлал гэдэг юу үүрэг өгчдөг. Эдгээр чинь юм баг компьютер дээр код мод бичээл одоо програм зохиож мэднэ үхвээс ш. Тим ёс зүйн талаар асуудал боловсруулах чинь өөрөө ингэ чиглэл нь бур болчихж байгаа байхгүй. Захим гэдэг үг ороод ирэхээр л тэр яамд хамаатай юм шиг болоо явчихж байгаа байхгүй. Үгүй л дээ. Энд чи эсэргээр баг шал өөр асуудал байхгүй. Өргөн хүрээний асуудал. Тэгэхээр энэ чиглэлээсээ эхлээд бид нар зөв хандлагаа тогтоож явахгүй бол дараа нь ингээд 0% хэрэгжилтэй гэж орж ирээд нэг нь нууралсан, нэг нь асуусан, нэг нь хариулсан нэг ийм л нөхцөл байдалтай ингээд яваад байгаамаа. Тэгээ цаашдаа энийг бид нар бас анхаарад байнгын орооноос тогтоол боловсруулж баталж хөргүүлье. Аль болох бид нар энэ зөв чиглэлээ зогтоогоод зөв замаараа явах юм бол энэ ажлууд чинь ажил болоход илүү хялбар байна л гэж л харагдаад байна.